хүмүүсээ дараагийнх нь алдаануудын нэг би энийг айгүй болон ганц монголчууд ч биш англичууд дотроос аягүй харж ирсэн. Бизнесээ төлөвлөхгүйгээр ажилдаа орох. Тэр нэг алдаа байгаа. Төлөвлөгөө хийхээсээ бид нэр айгаад байдаг. Яаж төлөвлөх аргаа мэдгүй, яаж зохион байгуулах вэ, юмаа яаж зохицуулах вэ гэдэг аргачлалаа мэдгүй, яаж хэмжээс тавих вэ? Бид нь төлөвлөлт гэдэг чинь одоо жишээлбэл хэдэн шиг төгрөг байлаа гэхэд тэрийг хэдэн шигээр үснэ, тэгнэ ингэн гэсэн баталгаа гаргаж ирэхэд бид нар мэдэхгүй байгаа мэдээллүүд аягүй их байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар айлгаад идэг. Тийм учраас хүмүүс хөлн төрүүлээд алхацдаг, тархин ажилддаггүй. Тэ? Тархичин ажиллаж амжаагүй бол хөлчин хизээч хол явдаггүй байхгүй юу? Айгуу чухал үг хэлээ өнгөрчлөө шүү хүмүүсээ. Бичээд аваарай. Тэгэхээр бизнест одоо бид нар төлөвлөхгүйгээр ажилдаа хитрхи ингээд яг хийгээд ингээд туршлагажиж болно л доо. Зах зээлээ ойлгоод гэтэл яадаг вэ гэхээр ихэнх хүмүүс нөө жижиг сэтгэлгээ рүүгээ ороод явцдаг. Тэгсэн мөртлөнгөөс яг төлөвлөгөө рүүгээ орохдоо бид нар жоохон хашаад байдаг нэг тоо тавих гэхээр айгаал тий энэ болохгүй болохгүй ч би чадах ч юм уу чадахгүй ч юм уу манайх тех болов гэд. Тэгэхээр бид нар төлөвлөгөөгөө яг бодиттой байлгаж болох төлөвлөгөө бас тэгээд одоо байж байгаагаас өсөлттэй хэмжээний түвшинд яг бодит төлөвлөгөө гаргаж сурна гэдэг айгүй их уур чадвар шаарддаг хүмүүс. Айгүй олон талын мэдлэг, бодлого шаарддаг байхгүй. Гэхдээ тусдаа одоо хэрэглэж болдог арга техникүүд байдаг. Бизнесүүд зөндөө байгаа. Тэднийг ашиглаад өдий үрцэн бизнесүүд байгаа. Бүгд боломжгүй гэсэн үг биш. Хамгийн гол нь бид нар олж хайгаад энэ төлөвлөгөөнд яг юу хэрэгцээтэй байна гэдгийг мэдэж сурч авах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээ төлөвлөгөө хэлсэн бүхэн хэмжээгүй хайчлагтай адилхан. За тэрийг бас бичээд аваа хүмүүсээ айгүй чухал үг за. Төлөвлөгөөгүй эхэлсэн бүхэн хэмжээгүй хайчлагтай адилхан. За одоо бид нар даавуу хайчлаад тий юм наах гэж байгаа бол тэр чинь хэмжээгүй хайчлагтай адилхан байхгүй юу? Ойлгомжтой байна тий? Хэмжээгүй хайчилсан юм алдаатай авах нь зөв байхгүй юу? Бэлтгэлгүй хийсэн бүхэн алдаа болж үлддэг. Тэрийг бас чийд аваа хүмүүсээ. Бэлтгэлгүй хийсэн бүхэн алдаа болж үлддэг. Тооцоолоогүй ажил анхны бэрхшээл дээрээ бүдэрдэг. За, гой үгнүүд хэллээ шүү. За. Тэгэхээр яг энэний талаар хэлж байгаа санаанууд энэ баггүй юу? Бизнес бид нэр төлөвлөх хэрэгтэй байдаг. Төлөвлөгөөгүй бизнес хийнэ гэвэл утгагүй. Яг цагаад бол бид нар өөрсдөө төөрнө. Хэдэн ширхэг хүн орж ирэх хэвээр, хэд болох хэвээр, яаж энэ өөрчлөгдөх хэвээр сар болгон бид нар тэр нөгөө бизнесийн төлөвлөгөө гэж ярьдаг шүү дээ, тий? Бичин гэхлээр бид нар нэг амар том амьдралаас засархаа нөгөө бизнесийн мэдлэг, бизнесийн удирдлагын юм яриад байна гэж боддог байхгүй. Яг цагаад бол миний тархинд юу яаж байгаа тэрийг цаасан дээр буулгах байхгүй. Миний толгойд байж байгаа хідэн тоог, тий? Миний гарт санаанд орж ирж байгаа санаануудыг цаасан дээр буулгаж үзэл нэг файл болгоод тэрийгээ сайжруулад энэ сард ийм хийв зүгээр юм байна. Эдэн шиг хүнтэй болчих зүгээр юм байна. Энэ хүмүүсийн тоог өсгөх юм бол би өсгөх юм бол би ингэхэн зүгээр юм байна гэдэг бодлуудаар буулгах байхгүй. Тэ? Бүтэн жилээр гаргалаа гэхэд сар тутам за миний энэ жил хийх гэдээсэн юм маань яаж хэрэгжиж чинь гэдгийг бид нэр хэмжээд явах бүрэн болцоотой байдаг байхгүй. Тэгэхээр бизнесийн төлөвлөгөөнд тулгардаг бэрхшээлүүд юу байдаг гэхээр нэгдүгээр эрсдлээ бид нар багаар тооцоолдог. Гинтдэг юмнуудын нэг нь. Хугацааг бид нар багаар тооцоолдог, боддог. Тэ? Нөөц болцоо энерги бодлогогүй бид нар зарцуулдаг. Тэгээд мөнгөө зарцуулж дуусдаг. Тэ? Хугацаа нь уцсдаг. Өөртөө итгэх итгэл алдардаг. Бусдын итгэлийг алддаг. Бусдад итгэх итгэлээ алддаг. Цагаа алддаг. Гэх жишээний төлөвлөхгүй хийсэн юмны хор уршгууд нь ийм их юм байх жишээ тий. Тэгэхээр төлөвлөгөөний дотор бид нар гардаг энэ бэрхшээлүүдийг бид нар өөрсдөө аягүй сайн олж хараад нөөц болцоонуудад хийхээс өмнө бүх нөөц болцоонуудаа туршаад бодоод буулгацсан үедээ бид нар нөөц болцоогоо зөв ашиглаж чаддаг байхгүй юу? Хинтээ уулзах хэвээр яах хэвээр хэд байх хэвээр хинтээ хаана одоо маркетингийнхаа өнгөө маркетинг хийх боломж байна уу? Тэднийхээ урьдчилж яриад тохирсон үедээ одоо жишээлбэл нэгдүгээр үйлрэл би одоо тэр хүнтэй ярилцаад одоо тийм маркетинг хийнэ гэж тохирсон байлаа гэхэд 3-4 үйлрэлээр би тэрийг хийхэд бол бүрэн боломжтой байхгүй юу? Тэгтэл яриаггүй ээжээч бид нэр 3-4 үйлрэлээр тэрийг хийнэ гэж ярихлаар нөгөө хүмүүс шинж бэлэн биш бид нар өөрсдөө хийж чаддаггүй байхгүй юу? Тэгэхээр төлөвлөгөө маань урд нь бэлтгэдэг төлөвлөжсэн хүн л тэрийг 3-4 үйлрэлд хэрэгжих хэмжээний үйл ажиллагаа болгож чаддаг байхгүй юу? Тэ? Ойлгомжтой юу хүмүүсээ? Тэгэхээр төлөвлөх асар том чухал за. Би одоо та нарыг төлөвлөж
сурагч нь зааж өгöd байгаа юм за.